холбоотой хэрэг Монгол улсын нийгэмд бас нэлээд шуугуулсан гадаад харилцааны салбарыг бас тодорхой төвшөнд нэр хүндийг унагсан, харлуулсан ийм хэрэг бол болсон. Тэгэхээр энэ талаар хэвлэл мэдээлэл бол сайн гарсан. Ер нь хар тамхитай холбогдсон хоёр иргэнийг өнгөрсөн онд бас холбогдох хуулийн дагуу тухайн орон бас ялын нэдлүүлээд ажиллаж байгаа. За үүнээс гадна шуугуулсан бас нэг хэрэг бол 69 дипломатын хэрэг гэж гарсан. Энэ 69 дипломатын хэрэг дээр бас гадаад харилцааны яамд холбогдох хэн шалгалтыг бол хийсэн. Энэ хүрээнд тэдгээр 69-ээс ажилтан дотроос яг гадаад харилцааны системд нь үргэлжлүүлэн ажиллаж байсан 7 албан хаагчийг одоо дипломат ажлаас нь албанаас нь бол халсан гэдгийг хэлье. За ер нь бол гадаад харилцааны системд бол цаашдаа бол энэ хар тамхи болон хууль бус үйл явдал гаргахгүй байх талаас бүхий л боломжтой арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлье. Би түрүүн бас танилцуулгандаа бол товчхон дурдсан. Тухайлбал энэ дипломат болон албан пассворттай энэ иргэдийн пассвортыг бол одоо хүчингүй болгох ямар нэгэн одоо дипломат болон албан пассворт эзэмших эрхгүй хүн пассворт олгосон бол түүнийг хурааж авах ийм ажиллагаа бол хийгдлээ. Сая бол хэллээ 6000 гаруй энд бол мэдээж ажлаа сольсон төрийн албанд ажиллахаа болсон улсууд энэ тоо бол зонхлох хувийг бол эзэлж байгаа. Мөн дипломат албанд ажиллаж байгаад өөр газар шилжсэн төрийн өндөр албан тушаа ашиглаж байгаа дипломат пассворт эзэмшиж байгаад өөр албан шилжсэн ийм олон улсууд бол энд хамрагдсан гэдгийг бол хэлье. Дараагийн арга хэмжээ бол нөгөө машиныг одоо дипломат дугаартай машиныг бол цэгцлэх, чипчүүлэх, одоо явсан газарт нь бол хөдөлгөөнийг хянах ийм тогтолцоог бол бүрдүүлж ажилласан байгаа. За нөгөө нэг арга хэмжээ нь бол дипломат төлөөлөгчийн газар ажиллагаа дипломат төлөөлөгчийн газрын тэдгээр ажилтнууд аль нэгэн оронд бол одоо ажиллаар байна, хувийн шугамаар байна, зорцсон очсон бол тэр мэдээллийг нь сар тутамд нь нэрвүүлж байх ёстой гэсэн ийм үүрэг даалгаврыг бол өгж ажиллаж байгаа. За сахилах хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр цайдын одоо албан ёсны үүрэг даалгавар, албан даалгавар өгж энэ дээр бол тодорхой хяналтыг хатууд авч ажиллаж байгаа гэдгийг хэлье.